1 2 1 2 1 2. За сайн байцгаана уу? Та бүхэндээ өглөөний мэндийг хүргэе. За барилгын мэнээс ээлжид лайва өнөөдөр эхэлж байна. Бид энэ удаагийн лайваараа ямар мэдээллийг хүргэх вэ гэхээр Барилга Экспо 2020 цахим үзэсгэлэнгийн талаар товчхон мэдээллийг хүргэхийг зорьсон юм а. Ягаад энэ лайвыг хийж байгаа гэхээр Экспотой холбоотой маш олон асуултууд бидэнд бүхэнд ирсээр байгаа. Тэгэхээр тэр бүх асуултуудад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг зорж байгаа юм а. За ингээд захирлаас яриагаа эхлэе. Яагаад ер нь цахим үзэсгэлэн хийх болсон талаар хоёлоо товчхон мэдээллийг хүргэе тий. За та бүхэндээ энэ сайхан нарлаг өдрийн мэндийг хүргэе. За дэлхийд даяар COVID-19 коронавирус дарахнаас болоод олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах ямар ч боломжгүй болсон. Ялангуяа энэ олон хүн цугласан үзэсгэлэн яарамгийг зохион байгуулах бол бүр боломжгүй болж ирсэн л да. Бидний хувьд энэ 4 сарын сүүлээр 5 сарын ихэр Барилга Экспо 2020 үзэсгэлэн яарамгаа зохион байгуулахад төлөвсөн боловч энэ өндөржүүлсэн бэлэн байдлаас болоод зохион байгуулагдах бас боломжгүй дахиад хойшилсан. Тэгээ барилгын компаниудын хувьд гэвэл энэ үзэсгэлэнд оролцох гээд бүртгүүлчихсэн. За тэгээд оролцох хүсэл маш их байдаг. Зохион байгуулах боломж нь болж өгдөггүй. За тэгээд энэ үзэсгэлэнгийн маань одоо үзэгчид энийг бас жилээс хүлээж идэг ийм одоо арга хэмжээ байгаа. Тэгэхээр энэ арга хэмжээгээ бидний хувьд бол зохион байгуулахгүй өнгөрөхөөр бас л их одоо энэ бүтээн байгуулалтаа олон нийтэд таниулан сурталж чадахгүй ийм байдалд бол орчих гээд байсан юм байна. За тэгээ энийг бас төр засаг жишээ нь зөвшөөрөө зохион байгууллаа гэхэд нөгөө оролцож байгаа компаниудын хувьд менежерүүдийн хувьд бас ингээд олон хүнтэй харилцах учраас коронавирус авах эрсдэл бас гарч болох эрсдэлтэй юм байна. За үзэсгэлэн үзэж байгаа хүн ч гэсэн бас үзэсгэлэн дээр очиод бас олон хүнтэй уулзсан, гар дамжсан боршуур аавна. За тэгээд нөгөө хүмүүс чинь бас коронавирус авах халдварын эрсдэл бас байна. За тэгээд үзэсгэлэнгийн одоо зааланд чинь бүх одоо олон мянган хүн нэг дор цуглаад нэг агаараар амьсгалахаар чинь коронавирусын халдвар бас тархах юм эрсдэл бас байгаад байна тий. Тэгэхээр ийм учраас бидний хувьд нэг бол энэ үзэсгэлэнгээ одоо цуцлах уу, нэг бол одоо хойшлуулах уу гэдэг ийм одоо асуудал ирсэн. Тэгээ бидний хувьд бол одоо олон улсад байгаа жишгээр ер нь зохион байгуулъя. Яг бол олон улсад олон одоо арга хэмжээнүүд цуслагдаж бүгд онлайнаар болж байна. 5,000 10,000 хүнтэй томоохон хурал формууд онлайнаар болж байна. 1 сая хүн цуглуулдаг Кантон фэр үзэсгэлэн хүртэл одоо онлайнаар болж байна. Тийм учраас бидний хувьд цаг хугацаа орон зайнаас үл хамаарсан. За тэгээ олон хүмүүс нэг дор цуглаж болох энэ үзэсгэлэнгээ ингээд зохион байгуулахаар болж байгаа юм аа. Одоо нөгөө компаниудын эрэлт аягүйх байсан л да. Яагаад тэгэхээр үзэсгэлэн ямар нэг аргаар хийх ямар боломж байна. Тэгээ үзэсгэлэн захиалга өгсөн, аль үшээ захиалганд дүүрсэн ингээд компаниуд хүлээгээд байдаг. Нэг талд нөгөө 20 цэрийн дэглэм яах бол гэдэг хүлээлт бүх тал ингээд байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө цахимаар зохион байгуулах болсон талаар мэдээллийг хүргэхэд айгүй маш гоё тийм хүлээлтийг амар давсан тийм хариуг өгсөн юм шиг тийм мэдрэмж төрж байсан. Яагаад тэгэхээр одоо нэг талтай энэ айгүй олон давуу талтай одоо дурдах юм бол маш олон давуу талтай. Та тэрнээс хамгийн чухал гэсэн техник манай лайв үзэж байгаа хүмүүст бас хүргээч. За үзэсгэлэн яармагт маань одоо дэлхийн 12 орны шилдэг дэлхийн брэндүүд оролцсон. Мөн одоо Монголын томоохон шилдэг үндэсний үйлдвэрлэгчид, том төсөл хэрэгжүүлэгчид, за тэгээд импорт худалдаа эрхлэгчид гээд ханган нийлүүлэгчид. Энэ олон хүмүүс маань одоо нэг зааланд биш нэг одоо интернетийн платформ дээр цуглах юм байна. Бидний энэхүү одоо бүтээсэн платформ бол жил гаруй хөгжүүлсэн ийм одоо томоохон платформ байгаа. Одоо энэ одоо экзэгтэй цаг үеийг ашиглаад бид нэг платформ дээр энэ олон оролцогчтой цуглуулах боломжтой. За өшөөний давуу тал нь харилцаа холбооны хувьд бол энэ сайн хөгжсөн учраас одоо хүмүүс одоо бие биентэйгээ уулзахгүйгээр яаж одоо харилцаа үүсгэх вэ гэдэг нь шүү дээ. Үзэсгэлэнгийн энэ заал одоо байхгүй зөвхөн нөгөө захин платформ дээр өөрсдийнхөө нөгөө танилцуулга, за тэгээд бүтээгдэхүүн үйлчилгээ бүх зүйлээ нэг дор оруулах боломжтой. За тэгээд тэнд ажиллаж байгаа хэдэн менежер байдаг те 4-5 менежер байлаа гэхэд 4-5-аа яах вэ? Утсаараа харилцаж болно, WeChat-аар, Messenger-ээр бие биенээ хараад видео кол хийж болно, WeChat, WhatsApp гээд орчин үеийн бүхий л одоо харилцаа холбооны яг хэрэгслүүдийг ашиглаад харилцаа холбоогоо үүсгэж болох нэ. Тэгээ үзэсгэлэн яармгийн үеэр бас бидний хувьд зохион байгуулахаар төлөвлөж байгаа зүйл бол энэ томоохон одоо сургалт семинаруудыг зохион байгуулахыг төлөвлөж байна. Вебинарыг одоо бас хэлбэрээр хийж гэж төлөвлөж байна. Энэхүү одоо сургалт семинар энэ үйл ажиллагаанууд маань одоо
нэгэн одоо зааланд биш одоо тий онлайн орчинд тийм одоо сургалтуудаа хийн. Тэрийгэ дахиад бид цаашаа яах вэ? Энэ сошиал орчин руу түгээн. Одоо жишээлбэл Монголын барилгачдын групп, барилга экспо групп гэдэг бидний нээсэн энэ групп маань 170 гаруй мянган одоо гишүүнтэй ийм одоо групптэр бүх үйл ажиллагаа явагдана. Мөн барилга цэг маань пэйж хуудас маань 191 мянган одоо бас дагагчтай. Эдгээр одоо дагагчаараа дамжуулаад бид бүхэн энэ сошиал орчинд энэ бүх үйл ажиллагаа маань сурчлагдаж явагдана. Үзэгсэнд оролцож байгаа компаниуд маань өөрсдийн одоо бараа бүтээгдэхүүнээ платформоос гадна дахин энэ одоо сошиал бүхий сувгууд дээр яг манайхаар дамжуулан ингээд түгээгдэж явах учраас энэ бол одоо энгийн заалан зохион байгуулагдж байгаа үзэгслэнгээс илүү хүн цуглахаар ийм одоо тооцоол гарсан. Бидний одоо тооцоогоор бол 1.2 сая хүн барилга экспог үзнэ гэж тооцоолсон байна. Энэ үзэсгэлэнгийн гол давуу тал одоо яг өнөөдрийн нөхцөл байдалд яаж хамгийн бага зардлаар хамгийн одоо хэрэгтэй хүнд нь борлуулалтаа хийх үү гэдэг ийм л асуудал байгаа шүү дээ барилгын салбарын. Тэгэлгүй яах вэ? Одоо үзэсгэлэнд орлоо гэхэд чинь талбай засаж те мөнгө зарцуулахгүй байна. За тэгээд боршуур хэвлж мөнгө зарцуулахгүй нь байна. Тэгэхээр илүү одоо өөр олон одоо тийм хүн ажиллуулж зардал гаргахгүй нь байна. Зөвхөн компани дээрээсээ өөрийнхөө платформ дээр мэдээлэл байршуулад боршуурууд бол байршуулснараа хүмүүс бол шууд автоматар татаж авна. За тэгээд татаж авч байгаа тэр хүмүүстэйгээ харилцах хэн манай одоо сайтаар тэр зочилж байгаа хүмүүстэйгээ харилцах энэ боломжийг одоо бид бүхэн нээж өгч байгаагаар асар их зардлыг бол бараг 10 дахин хэмнэж байгаа ийм одоо үйл ажиллагаа болж байгаа. Тэгэхээр нөгөө компаниуд айгүй нөгөө гайхаад байгаа байхгүй энэ нөгөө анх удаа болж байгаа. Тэгээ барилгын салбарын үзэсгэлэн цахимаар гэхээр нэг төсөөлөгдөхгүй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө талбай маань яг юу байх юм? Тэрэн дээр нөгөө хүмүүс бид нэр яана гэсэн үг үлээ гэдэг айгүй их асуулт маш их ирж байгаа. Тэгэхээр үзэсгэлэнгийн талбай гэдэг бол ерөөсөө интернетийн орон зайд байршин. Одоо дэлхийн нийтээр томоохон одоо Amazon, eBay, Alibaba гэдэг платформуд байдаг. Яг энтэй адилхан бид барилгын мэний платформ ашиглана. Энэ платформ бол үндсэндээ хэдэн мянган компани орсон ч одоо яах вэ? Багтахгүй гэх зовлон байхгүй. Энэ одоо платформ дээр энэ олон компаниуд маань бүх одоо бараа бүтээгдэхүүнээ оруулаад дээр нь олон хэдэн сая зочин ирсэн ч бид бол хүлээж авах бол даац нь бол бэлэн байгаа учраас бол энэ дээр бол санаа зовох зөвлөгөө гэж ойлгож байна л да. Энэ цахим талбай маань нэг ясандаа барилга цэгийн сайтын мэдээллийн сан байх нь шүү дээ тий. Тийм. За бас нэг юм одоо сургалт семинар ингээд зохиох хүсэлтэй нөгөө компаниуд байгаад байгаа мэргэжлийн байгууллагууд холбоодууд бас аягүй хаадаг байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг талаас үзэгч маань яаж оролцох вэ? Нөгөө талаас зохион байгуулагч маань ямар байдлаар явна гэсэн үг үлээ. Тэр талаар бас мэдээлэл тавьчих өгвөл. За бидний хувьд яг ингээд мэргэжлийн одоо мэргэжилтнүүд зөвлөхүүдэд зориулсан сургалтуудыг бас зохион байгуулна. Эдгээр сургалтууд нь бол мэргэжсэн зөвлөхийн сургалтууд бол жишээ нь хаалттай явагдана. Яг олон нийтэд зориулсан одоо илтгэлүүд за тэгээ ялангуяа иргэдэд зориулсан үйл хөдлөх хөрөнгө орон сууцны тухай зөвлөгөө илтгэлүүд за тэгээд амны орон сууц дэд үтсийн шийдэл гээд газартай холбоотой асуудлуудаар бол бид нар бүх одоо энэ сургалт семинарууд энэ илтгэлүүдийг бол давхар Facebook-ийн одоо барилгын мэйн пэйж дээр бол лайв хийж явна. Тэгээ бусад группүүдээр шеэрлэгдээд явах учраас энийг сонирхсан иргэд маань яах вэ? Шууд одоо лайваар үзэх бүрэн боломжтой болж байгаа. Оролцож байгаа компаниудын маань хувьд бол өөрсдийнхөө зар сурталчилгааны видеого бидэнд хийгээд өгчөж болно. Мөн одоо шууд өөрийнхөө хотхон хороол дээр, өөрийнхөө үйлдвэр дээр, өөрийнхөө дэлгүүр дээрээс энэ бараа бүтээгдэхүүнээ сурталчилсан тэр лайвуудыг, промошн видеонуудыг бас яах вэ? Энэ үеэр бас олон нийтэд түгээн дэлгэрэх боломжууд нь бас байж байгаа. Тухайн компаниудын промошн видеонууд лайваар явхад дээр нь нөгөө тухайн дэлгүүрийн тухайн компани төслийнх нь линкүүд нь байх учраас тэр линкээр нь яах вэ? Шууд ороод нөгөө компанийнхаа мэдээллийг бүрэн аваад авах ийм боломжтой. Энэ үеэр бас оролцож байгаа компаниуд маань суглаа явагдана. За тэгээ бэлэг явагдана, азтан тодруулна гэд одоо хямдрал урамшуул зарлана. Маш их тийм идэвхтэй ийм одоо онлайн тийм бужигнсан үйл ажиллагаа болох гээд байна л да. Ер нь өмнө нь ийм цахим үзэсгэлэн яг энэ чиглэлээр яг ингэж болж исэн ер нь түүх Монгол байдгүй.
За 2009 онд H1N1 гэдэг Вирус. одоо SARS вирус гарч ирсэн л да. Тэр үед нөгөө засгийн газраас 40 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Тэр үед бол бид нар зөвхөн нөгөө тухайн үед ашиглалтанд орсон шинэ орон сууцнуудаар бид нар захин үзэсгэлэн хийж ирсэн 2009 онд. Тэрийг бол барилгын маань сайт болон одоо тухайн үеийн орон сууцны санхүүжилтийн корпорацтай хамтран зохион байгуулж олон иргэд тэндээс орон сууцаа сонгож бас амжилттай явсан ийм бас туршлага бас бидэнд бий. Одоогийн энэ үзэсгэлэн бол тэрнээс цар хүрээгээрээ хэдэн мянга дахин илүү гэдэг нь бол одоо ойлгомжтой л болж байна л да. Оролцож байгаа яг энэ цахим үзэсгэлэнд оролцож байгаа компаниуд бас яг энэ 5 сарын 25-наас 29-ний өдрүүдэд яг энэ үзэсгэлэнгээр дамжуулан борлуулалт хийгдэж байгаа компаниудад зориулсан хямдрал урамшуулал айгүй ихээр зарлагдахаар мэдээллүүд ирсээр байгаа тийм ээ. Тэгэхээр үзэгчд маань яг энэ агшин хамгийн боломжийн үнээр дээрэс нь хамгийн урамшуулалтайгаар л гэртээ сууж байгаа утсаараа машин дотроо сонголтоо их болоод байна. Чинь одоо гадаад дотоод амьдарч байгаа бүхэл монголчууд боломжтой шүү дээ. Америк, Солонгос, Орос те хаач байсан тэр газараасаа үзэсгэлэнгээ үзчих давуу талтай болж байна. За тэгээд үзэсгэлэндээ оролцож байгаа компаниуд маань ч гэсэн заавал офисоос гэхгүй гэрээсээ цуслангаас амарлан дээр сууж байгаад яг үзэсгэлэнтэй оролцоод тэр компаниудтайгаа яг харилцахын бүрэн боломжийг л одоо бид бүхэн нээж өгч байна гэсэн үг. Окей. За өөр үзэсгэлэнтэй холбоотой миний асуугаагүй лайв үзэж байгаа хүмүүс хэрэгцээтэй байж болох тэр мэдээлэл байвал та бас сүүлд нь нэмээд хүргэх боломжтой тийм ээ би асуугаагүй зүйл. За энэ бол Монголдо болж байгаа хамгийн олон үзэгчтэй, хамгийн олон оролцогчтой том цахим үзэсгэлэн болох гэж байна. Тэгэхээр энэ үзэсгэлэн одоо оролцсноор маш их тийм нөгөө цахим дадал тийм ээ энэ онлайн худалдаа хийх энэ боломжийг одоо бид нар энэ барилга үйл хөдлөх хөрөнгийн салбарынхандаа болгож байна. Үүгээрээ дамжуулаад та бүхэн маань өөрсдийнхөө ажилтнуудыг бас энэ цахим энэ харилцаанд сургаад өшөө энэ нөгөө нэг биетээр уулзах боломжгүй болж байгаа энэ үед цахимаар бизнесийн харилцааг яах вэ? Хэд дахин өсгөх боломжийг л та бүхэндээ олгож байгаа юм шүү. Тэгээд та бүхэн маань энд оролцоод энэ цахим ертөнцийн энэ цахим хувьслалын одоо энэ үр шимийг хүртээсэй л гэж хүсэж байна да. За баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн лайваар Барилга Экспо 2020 цахим үзэсгэлэнгийн талаарх одоо маш олон хүмүүсийн асуусан асуултуудад товчхон мэдээлэл өгөхийг зорилоо. Ингээд дараагийн дугаараараа дараагийн лайваараа удахгүй уулзцгаая. Баяртай үзэгчтэй. За бай. Баяртай.